За сайн бацхан уу. Өдрийн мэндэ. За энэ Атганбаатарыг нэг л өмөрсөн хүмүүс их байгаадах юм. Атганбаатар чи ямар ажил хийдэм бэ? Яаж баяжсан бэ? Энэ бол атаргалж өтөргөл биш ээ. Үннийг асууж байгаамаа. Би одоо улсад 20 жил ажиллаж байна. Тэ хөдөлмөрлөж байна. Тэ зайсанд байр сав авахаар тэ 200 300 унахаар тийм одоо мөнчгөрөөр бор зүрхөөрөө хөдөлмөрлөөд баяжсан юм алгаа. Хэвээр байна амьдрал. Тэ энэ Атганбаатар тэр 5 хантаа гэрд амьдарч байгаад нэр яаж одоо ийм урт хугацаанд баяжчихваа? Энэ ямар хөдөлмөр хийчихвэ? Нэг гайгүй юм яриад идэх нэг 2 3 залуу гайгүй болоо гэсэн чинь Атганбаатарыг өмөрөөд. Гэхдээ ерөөсөө л тодорхой штэ. Тэ? Нэг гаруудын сугны үсийгээл нөгөө гаруудаа нэг хитэн дагагчтай болцсон. Тэрийгээр магтаал. Тэгэл худлаа нэг шударгын дүр тоглосон нөхдүүд их байна нэр. Үнэн нь тэр байхгүй юу? Гэхдээ яаж урдан баяжаад байгаа юм тэгээд нотлоодох хилээд. Тэ? Насаараа Нарантуул дээр лангуун дээр зогсож байгаа залуучууд байна шүү дээ. Нарантуулын боссыг тархитаад 7 8 лангуу авсан гэсэн. Тэгээд тэрийгээрээ тэгэл тархичж л юм бол юу нэг юм төрж байгаа шүү дээ. Худлаа өнөө ойрлж. Үнэн биз дээ. Түүнээс одоо бор зүрхөөрөө насаараа улсад хөдөлмөрлсөн зөндөө залуучууд байна шүү дээ. Зөндөө ахмадууд байна шүү дээ. Яг үннээрээ сайхан бор зүрхөөрөө ингээ хөдөлмөрлөөд өнөөдөр насаараа хөдөлмөрлөчөөд байр савгүй хүн ч байна шүү дээ. Тэгэхэд энэ яаж ийм амар хурдан баяжваа? Энэ автаргал биш шүү. Тэг үннийг асууж байгаа. Тэрний хоёр залуугаас яаж л гээд байгаа. Яаж? Тэ? Бизнес хийсэн хөдөлмөрлсөн л гээд байгаа. Яаж? Ямар бизнес? Нарантуулын нөгөө хөлөгдөж авсан нэг 6 7 лангуугаа түрээслэл зөвхөн тэрийгээр одоо нэр баяжаад ийм урд хугацаанд байр сав ингээд тансаг амьдрал хүрнэ гэж байхгүй. Тэ. Энэ бол цаанаа дахиад хорл байгаа штэ. Хортоол юм байгаа. Тэ. Хор орж ээж л энэ урд хугацаанд баяжж байгаа. Хөрөнгөжж байгаа. Тэ. Атганбаатар мэтийн юмнууд яг одоо жижигхэн хэлбэгд оржлоо гоостэй. Тэ. Дарга олчихсан амар аргаар мөнгө олчих гол орилоод өгдөг те. Энэ хүнээ ялгаж танаа. Монголчуудаа хүнээ ялгаж таны шүү. Тэгэхгүй бол одоо энэ амьдрал чи ингээл бах байдгаараа л үргэлжлээл явна. Дахиад хэдэн жил ч явж магадгүй. Өнөөдөр нэлээ хэрсүү хүн таньдаг болж ижил одоо энэ амьдрал ах уу юм чин одоо хүнээ таньж зөв хүнээ сонгож иж энэ амьдрал ахуйч сайжрын өгөөс биш зүгээр орилсон болгоныг л ингээл тархиа угаалгаал дэмжээд байвал тэгэл худлаа шүү нэрэ. Наадвал чин одоо амар хүсэж штэ дарга болох гэж тэгээ нам хүртэл байгуулад амар хүсэж байгаа байхгүй юу? Хүссэн төрийн жолоо бүх атгуул гэж үг байдаг шүү нэрэ. Зүгээр нэг борог амьдралтай тийм үнэн чодрог хүн эх орноо нутаг усаа гэсэн тийм сэтгэлтэй хүн гарах хэрэгтэй. Өнөөдөр мэдлэг боловсрал хамаахгүй гол нь сэтгэл шүү. Ер нь хүнээ танил гэдэг байгаа. Одоо тэгээ дандаа энэ одоо тэгэл энэ талбай дээр ойрлсон шударгын дүр тоглосон болгоно тэгээд жилцээд хоорондоо алцаад би нэгэ булгааг дэлгээд ингээд заваарсан юм болж шít. Тэ? Үнэн юм гэж байна уу Монголд? Надаа нэг ингээ атгуул атгаач би нэг бариад нэг үнэн гэж юм байт юм байна гэж буцаагаад өгье. Үтгэхгүй нэр. Тэр хоёр залуу гайгүй юм яриад идэг. Тэгэл гайгүй болоо гэхлээр өстө Атганбаатар мэтийн нөхдүүдэд даргаа угаалгацсан. Атганбаатарыгаа дэмжиж ахлаар та нар ч одоо Атганбатараас 7 дор носон чаххнууд байна шүү дээ. Тэ.